Төгс гэгэрэгч болон гэгэрэлд замнагч бүхэнд мөргөмөй. Би ийхүү сонссон юм. Тэр нэгэн цагт Бурхан багш Ширвасти хотод ялгуугч ханхүүгийн цэцэрлэгт Аната Биндадын номын хүрээлэнд 2500 дээд сахилтан хувиргууд болон тоо томшгүй Бодисаттва нарын хамт заларч байлаа. Тэр нэгэн цагт эрхэм хүндэт Сувади суудласан босч дээд хувцсаа нэгэн игэмдэн тохон баруун өвдгөө бохирч алга юуга хавсран Бурхан багшад ийм өчв. Төгс ялагч, түүнчлэн ажрагч, дайсныг дарагч, нойрноос сэрэгч та бод сэтгэлд агуу сэтгэлтэн шавнаар та тусаг үлгийн дээдийг сойрхогч билээ. Бурхан багшаа бод сэтгэлтний хөлгөнд орогчод хэрхэн замнаж бүтээж сэтгэх вэ хэмээн асуулт өчгөд Бурхан багш эрхэм хүндэт Сувадид зарлиг болруу. Сувади чи сайн буян тажгуу. Төгс гэгэрэгч бээр гэгэрэлд замнагчдад тус өглөгийн дээдийг сойрхоно. Тиймээс үлэмж сайнаар сонс. Үнэн сэтгэлдэн хүлээн ав. Хэрхэн замнах бүтээх сэтгэх учрыг би номлол суугаа хэмээгээд боди сэтгэлтний хөлгөнд орвол хамаг амтэн тухайлбал өндгөөс төрөгч, хэвлээс төрөгч, чиг дулаанаас төрөгч, хөвлөн төрөгч, дүрст ба дүрст бус, ухамсарт ба ухамсарт бус, амтэн гэх нэритгэлд хамаарах тэдгээр бүх төрөл зүйлтнийг төгс амарлангуй хутагт хүргэсэвэ. Цаглашгүй олон амтныг амарлангуй хутагт хүргэхийг зорих авч нэгэхэн ч амтэн амарлангуй хутагт хүрээгүй гэж сэтгэхтүүн. Яагаад гэвэл боди сэтгэлтэн бээр амтэн гэх төсөөлөл, сүнс гэх төсөөлөл, бодгаал гэх төсөөлөлд баригдвал түүнийг боди сэтгэлтэн гэж хэлэхгүй. Боди сэтгэлтэн бээр бодит юмс үзэгдэлд оршилгүйгээр өглөг өгөх учиртай. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхгүй, оногдохгүй алиндэнч оршилгүйгээр өглөг өгөхдүү. Ямарваа хэлбэрт эс орших нь боди сэтгэлтний хайр өглөг бөлгөө. Юунд ч эс орших тийм өглөг буйныг хэмжих аргагүй. Түүнийг хэмжих нь огторгүйг хэмжих мэт бэрх. Бурханыг ч хэлбэргүй чанарт үзэгдв. Хэдий ч нэ түүнд хэлбэр оноо төдий ч нэ хуурмаг. Хэдий ч нэ хэлбрээс сална төдий ч нэ үнэнд ойртон. Ирээдүйд адаг 500 жилийн цаг үед буюу ариун сургаал үлэмж сүрэлтэд учрах тэр цагт элбэрэл журамт эрдэм бэлэгт бод сэтгэлтнүүд мэдлэн. Тэд ганц Бурханд ёроол буян үйлдэх бус төв түмэн тоо томшгүй бурхтад өргөл тахил өргөж адис буян хүртэн. Энэхүү ариун судрын үгс дор уйрал бишрэл өр зүрхнээс нь ундрах тэдгээр сайн хувтныг түүнчлэн ажрагч толдном. Тэд бие гэсэн, амтэн гэсэн, сүнс гэсэн, бодгаал гэсэн төсөөлөлд үл автна. Тэд юмс үзэгдэл буй гэсэн, үгүй гэсэн төсөөлөлд үл автна. Хэрвээ боди сэтгэлтнүүд юмс үзэгдэлд буй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь
би гэсэн, амьтан гэсэн, сүнс гэсэн, бодгайл гэсэн баримтлал болно. Хэрвээ юмс үзэгдэлд үгүй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь мөн л би гэсэн, амьтан гэсэн, сүнс гэсэн, бодгайл гэсэн баримтлал болно. Бод сэтгэлтэнбээр юмсыг буруу үл баримталдаг шигэ юмс үгүй гэж үл баримтлана. Тиймийн учир энэ сургаалыг эндүрлийн мөрнийг гатлах сал онгоц гэж ойлгогчд юмс үзэгдлийн буй давтаагүй атал буй бусад автах юм. Хэн нэг нь 3,000 их мянган ертөнцийг 7 зүйл ертөнцөөр дүүргэж өглөг буянд зориулснаас хэн нэг нь энэ судраас адаглаад 4 үгийн холбог сэтгэлдэн тунгааж бусдад үнэн утгаар нь зааж чадвал өмнөхөөс тоолж хэмжишгүй олон дахин үлэмж буйныг хураана. Учир нь дээдийн дээд гэгэрэл үүнээс л үүсэх тул ялж төгссөн бурхтч түүнээс л мэдлэх болго. Бодоморын урсгалд орогч, эргэн эргэж, эргэлт буцалтгүй одогч, дайсныг дарагч, төгс гэгэрэгч хинч бай. Би урсгалд оров. Би эргэн эрх төвшөнд хүрв. Би дайсныг дарагч болов. Би төгс гэгэрв гэсэн төсөөлөлд автвал тэр бүхэн би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгайл гэгч үзэл болно. Тиймийн учир бод сэтгэлтнүүд юунд ч оршилгүйгээр сэтгэх түн. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцгүй, оногдохгүй алинд нь оршилгүй сэтгэх түн. Энэхүү судрын нэр бол бэлгийн чандад хүрэх. Хүрэх зүйл үгүй тул бэлгийн чандад хүрэх гэмээн. Хэн нэг нь ганга мөрний тусал хумхийн тоогоор ам биеийн буйнд золиословч энэхүү судраас адаглаад 4 үгийн холбоог сэтгэлдэн тунгааж бусдад үнэн утгаар нь ойлгуулан зааж сургаваас тэр түүнээс тоолшгүй, хэмжишгүй олон дахин буян болох учиртай. Тийм айлтгад эрхэм хүндэт субади номын сүр сүлдэнд бишрэн хайлж урсах нулимсаар чад өчсөн нь. Хамаг бурхтын альдсан энэ судар үлэмж гайхамшигтай ажээ. Би ухаан орсон цагаас ийм гайхамшгийг сонссонгүй. Энэ судрын утганд үнэн ухаарлаар нэвтрэгч хэн бүхэн үлэмжийн хувь залтун билээ. Би бэр энэ судрыг дээдлэн бишрвч надад тийм хувь зол алга. Адаг 500-ны цөвөн цагт энэ судрыг хүлээн авч уншиж ухаарч дэлгэрүүлэгч тэдэл үлэмж хувь ёроол төвлөлдөр буюу. Учир нь тэд бие гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгайл гэгч төсөөлөлд баригдахгүй. Төгс гэгэрэл гэдэг нь төсөөлөл бүхнээс ангижирсныг л хэлэх ажээ. Тийм өчхүйе бурхан багш зарлиг болруу. Субади чиний хэлдэг зөв. Энэ судрын утга санаанаас эмээж сочилгүй, эндүрч хөөрөлгүй хүлээн авагч хэн бүхэн үлэмжийн их хувь залтаа. Бэлгийн чандад хүрэх энэ номыг идүүгээ түүнчлэн ажирагч бээр номлож байна. Хожим цаглашгүй олон гэгэрхсдэж номлох болно. Субади бурхан багш хүлцэнгүй чанад хязгаарт хүрсэн гэдэг нь
тийм хязгаараас ангиж ирсэн гэсэн үг. Тухайлбал Калингагийн хаан миний үе мөчийг огтчих тэр цагт надад би гэсэн бодол байгаагүй. Хэрв тэр цагт надад би гэсэн бодол төрсөн бол өшөө хорслын ч бодол төрөх байсан. Субади бибээр бэлгээр толтном. Улирч утсан тэр нэгэн цагт 500 төрлийн тэртээ. Хүлцэнгүй хэмэх дянч байхад минь надад тийм бодол төрөөгүй. Тийм учир мод сэтгэлд агуу сэтгэлтэн бэр бодол төсөөлөл бүхнээс ангиж ирч бод хотхийг сэтгэх түн. Юунд ч оршилгүйгээр сэтгэх түн. Аливаа оршихгүй өөрөө эс оршихын учир тэр бүлгөө. Тиймээс л төгс гэгэрэгч бэр юунд ч оршилгүй өглөг хараа түвэ хэмээн номлодог. Төгс гэгэрэгчд үнэмлэхүү үнэнийг түнчлэн сургамай. Гэгэрлийн тэр сургаал замналд үнэн ч үгүй, худалч үгүй. Үлгэрэл бас харах нүдтэй адлаа хав харанхуйд суугаа хүн юуг ч үзэхгүй. Хэлбэрт хүлээстэй байдлаар өглөг буйныг сэтгэгч тийм бүлгөө. Гэгээ ургах хаваас харах нүдтэй бол хачин сонныг үзнэ. Хэлбэрийн хүлээснээс ангид өглөг буйныг сэтгэгч тийм бүлгөө. Энэ судрын утга санаа төсөөлшгүй, зүүрлэшгүй ажгүй. Үүнээс үүдэх өр санаа сэдэл савнд багтшгүй бөгөөд зөвхөн гэгэрсэн суу бэлэгтнэл толтно. Хэн нэгэн гангамөрний хумхийн тоогоор амбие өглөө өдөр орой 3 удаа буянд зориулж. Тийм байдлаар төг түм голд найд олон галавт биеэн залсноос. Хэн нэгэн энэ судрыг сонсоод эс орхивоос л түүнээс тоолшгүй хэмжээлшгүй олон дахин буйныг хураав. Энэ судрыг их хөлгөнд оргч дээд замд дэвшигчдийн тусын тулд түнчлэн ажирагч бэр номлоё. Үүнийг хүлээн авагчд миний бод хотхийг мөрөндөн үрч гартан барьсан болно. Учир нь дорд зүйлд бишрэгчд энэ судрыг хүлээн авах үгүй. Хүлээн авч уншиж ухаарах хувьтан зовжч магадгүй. Юу гэвэл урд төрлөөс уламжилсан тамийн зовлонд унгах тэр нүгэл нь энэ насанд нэрвэн. Гэвч бүү урд төрлийн нүгэл хойд төрлийн там бүгд хоосрон арилж гэгэрлийн хутгийг олё. Субади бибээр зөн бэлгээр талтном. Урд тоолшгүй галвын тэртээ. Дивангар бурхнаас ч эртэн эрт. 84 төг түм голд найд бурхад залрах цагт. Бибээр тэдгэр бурхтыг ямагт баясхан хүндлэж, дээдлэн тахиж, буруу хажууг нэгэхэн ч эс хийсэн. Гэвч тэр буйн нь хожим ирээдүйн адаг 500 жилийн болор үед энэхүү судрыг хүлээн авч уншиж ухаарах буйны 101% ч дөхөж очихгүй. Хэмжих зүүрлэхж аргагүй бүлгөө. Тийм буйны хэр хэмжээг өгүүлэхэд минь нясгсын ухаан самуурч сэтгэл нь хямрах болно. Үнэн ч үгүй, худалч үгүй. Тийм болохоор төгс гэгэрэгч бэр оршихуй юмс бүгд бурхны ном гэж айлдаг юу. Оршихуй юмс гэдэг нь тэр бүгд эс оршихуйтай учир тийм өгүүлнэ.
Юм бүхэн хоосон чанартаа би гэгч зөвл үгүй хэмээн сүслэн бишрэгч түүнийг төгс гэгэрэгч бээр агуу бод сэтгэлтэн хэмээн нэрийднэ. Собади ганга мөрний хумхийн тоогоор ганга мөрөн бий болгол. Тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход тэнд оршигч бүхий л төрлөختний тус бүрийн сэтгэлийн урсгалыг би толдох бөлгөө. Учир нь сэтгэлийн урсгал гэгдэх тэр нь хоосон юм. Хоосон болохоор л түүнийг сэтгэлийн урсгал гэж төгс гэгэрэгч бээр нэрлэдэг. Учир юу гэвэл өнгөрсөн цагийн сэтгэлч баригдахгүй, ирээдүй цагийн сэтгэлч үзэгдэхгүй, одоо цагийн сэтгэлч хоосон бөлгөө. Бурхны оршихуйч хоосон, амьтны оршихуйч хоосон. Адилгүй мэт үзэгдэвч би үгийн чанар дор адил буюу би гэгч баримтлалыг төгс гэгэрэгч бээр үл баримтлах. Түүнийг эгэл балчир ухаантнууд л баримтлана. Хэн нэгэн намааг дүрсэг болгон үзэж дуу болгон баривал төөрөгдөлд орсон тэд намааг таньж чадахгүй. Гэгээн бурхан бээр хоосон чанар хамгийн ивээгч бээр үнэмлэхгүй дүрт. Үнэмлэхгүй нь хоосон чанарыг таниагүй бол намааг яаж таних вэ? Собади их хөлгөний замд орогч бод сэтгэлтэн альва юмсыг эвдэгч буюу үгүйсгэгч гэж ойлгож болохгүй. Их хөлгөний замд орогсод юу ч эвдэхгүй, юу гэж үгүйсгэхгүй. Энэ судрын би үгүй, бодгаал үгүй нь утга санааг хүлцэн ухаарахаас илүү буян хаан байна. Төгс гэгэрэгч бээр хаанаас ч ирэхгүй, хаашаач буцахгүй. Тиймдэл түүнийг түүнчлэн ажрагч, дайсныг дарагч, төгс гэгэрэгч бурхан хэмээмүй. 3,000 их мянган ертөнцийг хумхийн тоосонд задлан бодловаас. Тэр хумхийн тоосны тоо хичнээн олон. Гэвч тийм хумхийн тоос олдохгүй учраас төгс гэгэрэгч бээр түүнийг хумхийн тоос хэмээмүй. Хумхийн тооснос бүтсэн 3,000 их мянган ертөнцийн орон олдохгүй учраас л төгс гэгэрэгч бээр түүнийг 3,000 их мянган ертөнцийн орон хэмээмүй. Тэр бүхнийг бүхэлчилж баримтлах нь нэр томьёо төдий. Тэр нь балчир ухаантны баримтлал бөлгөө. Собади төгс гэгэрэгчийг би гэх үзлийг номлосон гэвэл тэр нь тийм бишээ. Хэрвээ төгс гэгэрэгч бээр би гэх үзлийг номлосон аваас тийм үзэл үгүй учир номлосон хэрэг. Их хөлгөнд орогч бод сэтгэлтэн энэ мэтчлэн юмс үзэгдлийг ойлгох түн, үзэх түн, бишрэх түн. Юунд ч оршилгүй, авталгүй сэтгэх түн. Од ирэхэс бүрэлцэхгүй зул хийгээд. Хоосон илв шүүдэр усны цөв рүү ба. Оргүй зүуд гэлбэлгэн хийгээд үүлэн мэт. Хамаг хуран үүдгсдийг тэр мэт үзэгтүү. Бурхан багшийг инхүү сургаал айлтахад эрхэм хүндэт Собади болон бод сэтгэлтэн олон шавнар тэргүүлнэ. Тэнгэр, хүмүүн, ас суур, гандирсын ертөнц даяар даган баясч. Бурхан багшийн сургаалыг бишрэн магтав.